Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насан туршаагүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 38 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ өнөөдөр ярих хэрэгээ шууд эхлэе. Хөвсгөл аймгийн Ар булаг сумын дунд сургуулийн математикийн залуу багш хуурамч диплом ашигласан хэрэгт 2023 онд буруутгагдан нийт 126 сая төгрөгийг улсад эргүүлэн төлөх тогтоол гарч исэн. Үүнтэй холбоотойгоор тэрээр гэрээслэл бичээд өөрийнхөө амийг хорлсон бүр үнэхээр харамсалтай хэргийг ярих гээд бэлтгэсэн байгаа. Амиа орлсон гэх мэдээлэл нь хэдхэн хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байсан. Та бүхэн хэрэг үтсэн болвол NTV телевизийн мэдээгээр түүний гэр бүл болон хамт ажилладаг байсан хамт олон мэдээлэлүүд өгсөн. Тэгээ тогтоол дээр нь хүртэл нэр нь ил гарцсан ч гэсэн миний хувьд бол бүтэн нэрээр нь яриад явж олуулж чадахгүй. Тэгээ нэрний эхний үсгээр нь яриад явъя. За Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх эрүүгийн иргэн шийтгэх тогтоолоос болон NTV телевизийн мэдээллээс нэгтгэн хүргэж ийн холбогдсон хэргийн талаар болвол яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Эсн Монгол Улсын их сургуулийн математик компьютерийн сургуулийг багш математик мэдээлэл зүйн мэргэжлэр 2014 онд төгссөн. Бакалаврын зэргийн дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Хөвсгөл аймгийн Ар булаг сумын ерөнхий боловсролын сургуульд математикийн үндсэн багшаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 4 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажиллагаатаа ашиглаж хуурамч бичиг баримт ашиглах гэмтэргийг үйлцэнд холбогдсон байна. Эсн нь ол эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Ар булаг суманд амьдардаг байсан тухай үед буюу 2023 онд хэрэгт холбогдсон шалгагдаж байхдаа өгсөн мэдүүлгээс нь одоо та бүхэнд хүргье. Би 2009-оос 13 онд Монгол Улсын их сургуульд математик мэдээлэл зүйн багшаар суралцж байсан нь үнэн. Гэхдээ кредит буюу багц цагийн сургалтуудад хамрагдаагүй дутуу байсан учраас шалгалтад ороогүй, төгсөж чадаагүй. Тэгээд би 1 жилийн чөлөө аваад Ар булаг сумандаа ирж туршилтын журмаар төр дагалдан багш хийсэн. 2014 оны намар буцаж очиод үлдсэн кредитээ суралцж төгсөх гээд явж байтал найз Амраа гэх залуудад харилцсан. Тэгээд Амраа диплом гаргадаг хүн байдаг гэхээр нь диплом гаргадаг хүн гэсэн утасны дугаараа олж аваад өөрөө холбогдож тухайн хүнтэй уулзаад мөнгө төгрөгөө бэлнээр дээр танихгүй эмэгтэй дүүч учир байдлаа хэлээд дипломоо гаргуулж авч байсан. Тэгээд тухайн дипломоо ашиглан 2014 оны 12 сарын 26-ны өдрийн тушаалаар Ар булаг сумын ерөнхий боловсролын сургуульд математик мэдээлэл зүйн багшаар ажилд орж түүнээс хойш өнөөдрийн хүртэл ажиллаж байгаа юм. Би өөрөө сураагүй байж мөнгө төгрөг өгч диплом авч ашигласан нь миний буруу гэдгээ хүлээн зөвшөөрч гин буруугаа ойлгож байна. Гэхдээ тухайн диплом гаргаж өгсөн эмэгтэйг миний өгсөн мөнгөөр кредитийг маань нөхөөд сурсан сургуулиас маань аль бие усны диплом гаргуулж өгсөн гэж ойлгож явсан боловч буруу ойлгосон байна. Би өөрийн хүсэлтээр ажилласаа чөлөөлөгдөөд зохих журмын дагуу ичнээгээр сурч аль бие усаар төгсөөд диплом авч цаашид мэргэжлэрээ ажиллах хүсэлтэй байгаа. Би ажиллаж байх хугацаанд шавнараа сургаж бэлтгэн нилээдгүй амжилтыг үзүүлж байсан. Би Ар булаг сумын төвд эхнэр 1-8 насны 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Өөрийн гин буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлгийг 2023 онд өгч байжээ. Тэгэхээр 2023 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бол бүртгэлийн дугаарыг нь засварлсан нь элтэд мэдгэдэггүйц засварлсан тамга тэмдэг гарын үсэг дутуу гарын үсгийг хуурамчаар үйлдсэн бүртгэлийн дугаар давхарцсан хасралтын бүртгэл дутуу дипломын завгар буруу зэрэг нийт 458 зөрчлүүд илэрсэн. Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагуудад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан мөн тухайн төгсөгчдийн дипломын бүртгэлийн мэдээ бүртгэлгүй дипломын дугаар нь ашигласан 145 байсан. Төгсөгчдийн бүртгэлийг давхардуулж болгосон алдаа тавигдсан зөрчил 13. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулийн дипломууд байсан байна. Эсийн хувьд бол 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар 1 жил. За 2014 оны 11-р сараас эхлэн математикийн багшаар тасралтгүй 8 жил Ар булаг суманд ажиллаж байсныг тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал нь тодорхойлсон. Ингээд Хөвсгөл аймгийн Ар булаг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал даваад орж 2023 оны 4-р сарын 14-ний өдрийн Б-20 дугаартай тушаалаар багш эсийг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь гарсан.
За ингээд их мөрөн аудитын газрын аудитор 2023 оны 4-р сарын 12-ны өдөр шинжээчийн ажлын тайлан бичсэн байгаа. Энэ дээр болохоор Хөвсгөл аймгийн Ар булаг сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш 9 нь 2013-аас 2023 онд төрөөс 122 сая 139,728,033 төгрөг цалин авсан байх ба за байгууллагын зүгээс ажил олох хүчийн хариуцах 14 сая 681,675 төгрөг 74 мөнгө төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. За эдгээр цалин мөнгөнд тэтгэмж нийгмийн даатгалын шимтгэлийн нийт дүн нь 136 сая 821,404 төгрөг 7 мөнгө гэж тодорхойлон гаргасан байна. Ингээд шүүхээс шүүгдэгч эсэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 23-ийн 2-р зүйлийн 1-р хэсэг заасан боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмтэргийг үйлдсэн гэмбуруутай тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 23-ийн 2-р зүйлийн 1-р хэсэг зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгох ялаар шийдэхээр тогтоосон. За мөн одоо нөгөө 1 саяын аудиторын гаргасан нийт 136 сая гаруй төгрөг байгааз энийг нь улстай буцаагаад тушаахаар ийм тогтоол гарсан юм шиг хэлээ. Тэгэхээр энэ нь яаж мэдэгдсэн бэ гэхээр саяхан мэдээлэл гарснаар харагдсан байхгүй юу? За энэ хүртэл болохоор 2023 оны эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоос би та бүхэнд сэрүүлэн ярьсан. Тэгэхээр 2025 оны 7 дугаар сарын 3-ны өдөр маш хүнд мэдээлэл цацагдсан. Та бүхэнд дэлгэрэнгүй хүргэе. Хөвсгөл аймгийн Ар булаг сумын дунд сургуулийн математикийн залуу багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдан нийт 126 сая төгрөгийг улсад эргүүлэн төлөх болжээ. 2023 онд шүүхийн энэ шийдвэр гарах үед эхнэр нь дөнгөж төрсөн нэлэх битэй байсан тул сэтгэл зориулан ажилласан 12 жилийн хөдөлмөрийг нь үнэлж тал төлбөрийг нь төлж болох уу гэж олон ч хүнд хандаж хөөцөлдсөн байна. Гэхдээ шүүхийн шийдвэр эцэлэгдсэн учраас 2 жил орчим мөрөө төлж явсаар эцэстээ гаднаа төлөх төлөөгүй болтлоо. Амьдрал нь хүнд болсон тул ар гэрээ өрнөөс гаргаж өөрийнхөө амиараа төлөхөөс өөр аргагүй хүрлээ хэмээн эс болвол гэрээсэл бичиж үлдээсэн байна. Тухайн багш 2008 онд 750 оноотойгоор Монгол Улсын их сургуульд элсэн суралцсан төгсөгч жилдээ ар гэрийн шалтгаанаар 2 кредит хичээлээ үзэж чадаагүй улмаас бакалаврын диплом авч чадахгүйд хүрсэн. Харин дараа нь болохоор диплом авч гаргаж өгнө гэсэн хүнд мөнгө төлж дипломтой болсон байна. 3 сарын сургалтанд хамруулж багш бэлтгэхдээ тулсан боловсролын одоо энэ салбар сайн боловсон хүчний хамгаалдаг хуультай байхыг хүсэж байна гэд бас тэгсэн байсан. Тэгээ үнэхээр харамсалтай мэдээлэл байлээ. Талигаа чи эхнэр нь ярьцлага өгсөн байсан. Ингээд сэрүүлэн хүргэе. Манай хүний яаж ажиллаж байсан амжилтын жагсаалт байгаа. Гэтэл үүнийг ганц удаа сүхэж хараагүй. Хүүхдийн төлөө өөрийн гэгээнээс үчийн бүрий болтол хүүхдүүдийн боловсролын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилласныхаа төлөө өнөөдөр ийм их үрэнд ороод үхэх хүртлээр улаан балаар гэрээслэлээ бичээд биднийг аавна хүүхдүүдээ орхиод бурхны оронд очихоор боллоо. Биднийг үүрт хаяад явсан байсан. Тэгээд та нар минь энийг төлөх учиргүй шүү гэж хэлсэн. Монгол Улсын хуульч нь хүн алчлаа штэ. Зүг зүгээр сайхан амьдарч исэн энгийн нэг сайхан гэр бүлийг хагцал зовлон гашуудал дунд унахчлаа. Хуулийн залтаа хараач эргэтгэж баймаар байна. Хулгай хийсэн хүмүүс нь дээрээ зүг зүгээр явж байхад яагаад энгийн иргэн нэгмүү багш яагаад ийм их үр төлбөрт орох учиртай юм бэ? Үнэхээр их харамсаж байна. Би 2 настай, 3 настай, 8 настай, 11 настай 4 хүүхэдтэйгээ өөрт аавын нүмер төшөггүйгээр хорвоог амьдралын урт хугацааг туулах болсондоо үнэхээр гонигтай байна. Минийх нь буруугүй шүү. Минийх нь хөдөлмөрлсөн шүү гэд талигаа чи ихнэр ярилцлага өгсөн байлээ. Хэрвээ та нар үзхийг хүсэх юм бол НТV, телевизийн бас Facebook хуудсан дээр нь орсон билээ. Энэ бол үнэхээр хүнд ярилцлага байсан. Мөн тухайн сумын иргэдээс нь бас яриа авсан билээ. Тухайн сумын иргэдийн хувьд бол daavч авсан ангийнхан хүүхдүүд жигэд сайн суралцдаг, математикаар цувралж байгаа олон хүүхдүүд байдаг байсан. Тухайн суманд эс багш нь бол илүү дутуу зангүй, үнэхээр сайн багш, ажилдаа ч гэсэн хариуцлагатай байдаг, тусархуу хүн гэж ярьсан билээ. Тэгээ тухайн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал даваад орчиж мөн ярианда ажиллаж байгаа хугацаанд бүр үнэхээр маш сайн багш байсан. Тиймээс ингээд юун цалин их хэмжлэх харин ч өртөө гэж хэлнэ. Бид нар бол бүр сум байтугай аймагтай ховор олдохгүй тийм багш байсан шүү гэж байсан. Ингээд төрд насаараа шахуу ажиллаж амьдарч исэн сайхан залуухан багш ажилласныхаа төлөө
улсад өртөө хоцорч тэг өрөө дарахын тулд 2 жил гаруй гүрээсэн жицэд нь энэ бүхний өөрөө авч үлдээд гэр бүлээ орхин хорвоог орхисон үнэхэрийн харамсалтай хэрэг байсан. За өнөөдрийн үндсэн хэрэг бол ингээд дууслаад дараагийн нэмэлт хэргийн мэдээлэл гэх юм бол саяхан захин орчныг нийлээдгүй шуугуулаад амжсан улсын хурлын гишүүн асан Цэрэн Пунцаг Эрлийн Эрдэнэ хот нарын хүүхдүүд бусдын биед онц ноцтойгоор халдсан хэрэг гарсан талаар захин орчинд бүр анх хохирогч гэх залуугийн эгчин мэдээлсэн гэсэн мэдээллүүд бол шуугаан дэгдэж байгаа. За энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулга мэдээлэл өгсөн байна. Уг мэдээлэлд нь бол Цэрэн Пунцгийн хүү Эс Эрлийн Эрдэнэ хотын хүү Т нар нь бусадтай бүлэглэн хохирогчийн биед халдаж улмаар хоёр нь зугтсан. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалах ажиллагаа явуулж байгаа өгөөд зугтсан хоёр этгээдийг эрен сурвалжилж байна гэсэн байна. Хохирогчийн бие хүнд бүр сэхээнд байгаа гэсэн мэдээлэл ч гэсэн байлээ. Мөн Цэрэн Пунцгийн хүү Эс Эрлийн Эрдэнэ хотын хүү Т нар нь архи согтууруулахундаа хэрэгэлсэн үедээ хохирогчийг гинтээс нь бол тогтоогдсон. Хохирогчийн ар гэрийн зүгээс дээр хэтгээдүүдийг хар тамхи масруулах юм сэтгцэд нөлөөт бодис хэрэгэлсэн байж магадгүй гэж үзээд байгаа юм байна. Шүүх шинжилгээний хариу бас хүлээж байгаа гэсэн дээр хэрэг болвол өнгөрөгч бямб гараг буюу 7 сарын 18-наас 19-ний шилжих шөнийн 3 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Хүүхдийн зүү хаан банкны орчимд болжээ. За өмнө нь бол Цэрэн Пунцгийн хүү Эс Эрлийн Эрдэнэ хотын хүү Т нар нь удаа дараа хэрэг зөрчлөөр цагдаагийн байгууллагад бас шалгуулж байсан гэх мэдээлэл байна. За дараагийн мэдээлэл гэх юм бол цагдаагийн ерхий газрын хэлмэдэл олон нийтэд харилцах хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн оршууч Эс Баяр Бэлгийн өгсөн мэдээллээс та бүхэнд хүргэе. Дорнод аймагт Гэрэнхийн гадаад тоглож байсан 9 болон 13 настай хүүхдүүдийг хутгалж бэртээсэн гэмтрийг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодорхойлбол Дорнод аймгийн цагдаагийн байгууллагад 7 дугаар сарын 10-ны өдөр энэ асуудал бүртгэгдсэн. Хэрэгт холбогдсон 52 настай иргэн эмийг яллагтагчаар татаж цагдаа хорьсон. Шалгалтын хавцад архитан цогтуурсан үедээ 9 болон 13 настай хүүхдийг хутгалж гэмтээсэн гэсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлээд явуулж байгаа юм байна. За мөн саяхан 71 настай иргэн барилгын ажил хийж агаад унаж нас барсан гэсэн мэдээллүүд явуулсан. Тэгээ унаж нас барсан 71 настай иргэний хувьд бол тухайн барилгын туслах ажилтнаар ажиллаж исэн. Одоогоор нас барсан шалтгааныг нь тогтоох, холбогдох хөлбөрийн аюулгүй ажиллагааны заавар алдагдсан заашлаа чарлагтай ажиллагаануудыг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооно гэсэн мэдээллүүд байна. За өнөөдрийн хэргийн мэдээллүүд бол ингээд дууссан. Хүсгэл аймгийн Арбулаг сумын тухайн хэрэг бол маш харамсалтай байсан. Тэгээд илүү дэлгэрэнгүй та бүхэн мэдээллийг авахыг хүсэх юм бол бас их сурвалжуудаас нь авч болно. Хэл мэдээллийн их сурвалжууд дээр бас ярилцлагууд нь байсан шүү. За тэгээд өнөөдрийн подкасттай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.